Монголд үндэсний лотерей. За үзэгчтэй, сайхан наатцгаас нь үндэсний лотерей хүртэл бэлэн болсон байна. Улаанбаатар хотод 17 цаг 48 минут бид нэр 2 минутын өмнө эхэлж байна. Машинуудынхаа хурд тэгээд дээрэс нь миний нөгөө нэг яриа энтрес болоод яг 10 минутанд арай амжихгүй байна. Тэгээд бид нэр яг 48-д эхэлж байгаа. За ингээд би тасалбар авцсан. 0624. Энэ болохоор миний төрсөн өдөр. 0624. Тэгээд энэ дөрвөн тоогоор 4D дээр тоглох гээд би авцсан байгаа. Тэгээ надад 3 боломж байгаа. 0 гараад ирвэл нөгөө чинь баярлал явчих шүү дээ. 0 гараад ирвэл их шанстай болоо явчих. Тэгээд энүүгээр би ер нь энэ нэвтрүүлгийг одоо хөтөлж дуустлаа. Яг энэ тоогоор л тоглоё гэж бодчих. Ерөөсөө ганцхан тоогоор 0624-г л гүргээд байна. Харин энэ 50 сая 120 саях болохоор яг тоо таах дараалалаар нь болохоор би тийм юмдаа их мүү. Тэгээд хэрвээ байдаг бол сонсож гэнэ 0624 шүү. Хөл өмгийн бурхан тэнгэр мэнгэр гэж байдаг. Тоо маны тийм бурхан тэнгэр байд юм бүүмд. За ингээ бүгдээ хамтдаа 4D 3 дугаар зэргийн одоо хонжуурынхаа машиныг ажилуулъя. Энд нийтдээ өмнө нь зөндөө олон хэлж ин да би. Тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг байгаа. Ингээд 40 бөмбөлгөө шилэн хоргондоо хийгээд ажилуулж эхэлнэ. За хамгийн ихнийх хэд байх нь вэ? Хамгийн ихнийх минийх бол тэг байгаа. За тэг гарч иржсэн тохиолдлыг би гэхдээ сайн санахгүй байна. За ингээд би багтчихгүй. Энэ хоёр ийштэй чи. Одоо таны төлөө үйлчлээ. За хамгийн ихтэй нэг гэсэн цифр гарч ирлээ. Тоо бол уулын тэмээ тэг гэж тооноос шууд эхлэхгүй шүү дээ. 1 2 3 4 гэж тоолдог шүү дээ. Нэгээсээ эхэлсэн байна. За хэрвээ та яг энэ хүү машинаас гарч ирэх 4 тоог дарааллынхаа дагуу таах юм бол та өөрийнхөө бооцоор 500 дахин ихсгэж авах гэдгийг хэлэхэд сайхан байна да. За хоёр дахь тоо намайг ярьж байгаа хооронд гараад ирсэн. 14 машины чинь дугаарын ихтэл байж болж гин. Одоо өөр юу байж болох юм? 14-р сургууль байж болж гин. Одоо өөр юу эдийн дээр. Бааханд 14 байханд 14 настай охин той байж болж гин, хүү той байж болж гин. За дараагийн 3 дахь тоо. 3 нь яг борлуулагч нар дээр очингууд та бүхэн иймэрхүү зааврын дагуу бөглөх байгаа. Тэгээ мэдээж борлуулагч танд эргүүлээд ийм тасалбар өгнө. Хэрвээ та яг тасалбараа авсан байгаа бол ерөөсөө тасалбараа хайж болохгүй шүү. Энд таны аз байгаа гэдгийг хэлэхэд тун таатай байна. За 3 дахь өмдөгчээр яасан удаж гин өө? Яасан бэ? 3. За энэ л жоохон гацаа үсчүү яач юу? Нэг болсон шүү. За манай хөндлөнгийн хянагч нар бүгдөө байгаа. Тэгэхээр би одоо яг эндээс шууд нэвтрүүлэг байгаа учраас бид нар 2 бөмбөлгийг гаргаж ирэх байгаа. Тэгэхээр 2 гэсэн товчлуурыг даруул зөв үү? Зөв байна тий? За шууд нэвтрүүлэг явж байгаа. Хоба. За яг энд жоохон доголдол гарсан. Гэхдээ зүгээр ахаа. За 3 дахь бөмбөлөг. Энэ чинь юу бол чи бөөнөр орох чи юу вэ? 7. 1 4 7. 1 4 7. 1 4 7. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Хэд байх нь вэ? Бүгд хамтдаа харъя. За 1 4 7. Хамгийн сүүлийн бөмбөлгийг бүгд хамтдаа хүлээнгээ товчхон мэдээллийг танд хүргэе. 500 төгрөгнөөс дээш бооцоо тавих ёстой шүү гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. За бөмбөлөг маань хараахан ороогүй л байна. За энэ хүү машинд жоохон техникийн заатал гараад байна. Одоо бид хамтдаа энд л жоохон тийм заатал гараад ах шиг байна да. За манай хөндлөнгийн хянагч нар энд байгаа болохоор бүгдөө зураг хөргийн сайн аваарай. Тэгээ дараа нь энэ машина бүгдөө нэг хамтаа хармаар юм байна. За ингээд одоо нэг бөмбөлөг дутуу байгаа. Нэгийг дарлаа. Наадмаар манай машинууд нэлээ амарцсан юм шиг шүү. Тэгээ ерөөсөө бас жоохон ажиллахтаа дургүй нэг үе. За хамгийн сүүлийн бөмбөлөг нь 1 4 7 9. За машин маань ууд нь автоматар ингэ зогсох хэрэгтэй юм байгаа. Арай одог байх шиг байна. За
хэрвээ та дөрөвдгийн одоо хонжуураар одоо энэ хүү тоглоомонд оролцож байгаа бол үндэсний лотерейд оролцож байгаа бол хэрвээ таны 1 4 7 9 таарсан бол танд баяр хүргэе. Таны тавьсан бооцоо 500 дахин нэмэгдэнэ, үржигдэнэ гэдгийг хэлэхэд тун таатай байна. За, яг над шиг нөгөө тоон таараагүй байгаа хүмүүс дахиад 2 дахь боломж нь байгаа. Тэр юу вэ гэхээр 4D 2 дугаар зэргийн хонжуурын машиныг яг одоо ажиллуулах гэж байна. За, зүгээр байгаа. Бүгдийг ингээд шалгаад хараатгая. За, тэгээс 9-ийн хоорондох нийтдээ 40 бөмбөлөг маань байгаа. За, ингээд 4 үгсэн товчлуурыг дарснаар энэ хүү машинаас гарч ирэх 4 тоог дарааллын тагуу таах юм бол таны бооцоо 1000 дахин нэмэгдэн үржигдэх болно гэдгийг хэлэхэд тун таатай байна. За ингээд 40 бөмбөлөг маань явлаа. Бид нар мэдсэн юм шиг бас 2 минутын өмнө эхэлсэн. Одоо нэвтрүүлэг маань яваад 17 цаг 54 минут 6 минут дутуу байна. За хамгийн ихнийх нь 6 харагдаж байна. 6. За 6-гийн араас хэд орох нь вэ? За байдгүй шүү. Энэ 6 арай өөр газар гарч ирэх үсэг. 1 6 1 6 1. За дараагийнх нь гэдэг чинь 3 дахь нь гэсэн үг. 3 дахь цифр. За бөөндөө л ороо явлаа. 1 611 611. За энэ хэрвээ цифр доошо унахгүй бол энэ хэд юм бэ? 2 юм шиг баг юм. За 61 12. Хэрвээ та 61 12 гээд яг энэ үндэсний лотерей энийг бүгэлдсэн тэгээд 500 төгрөгнөөс дээш бооцоо тавьчихсан бол хэрвээ энэ тоо гараад ирвэл 9 1 тэгээд 1 2 гэсэн энэ дөрвөн цифр яг дарааллынхаа дагуу гараад ирсэн бол таны одоо энэ азтай тооны ард бичсэн тэр бооцоо 1000 дахин үржигдэх юм шүү дээ. За одоо 4D 1-р зэргийн хонжуурын машиныг ажилуулахад бэлэн болсон. Хоба. Тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг маань ийшээ орсон. За машин маань ажиллаж байна. За 4D 1-р зэргийн хонжуур хэрвээ та 4 тоогоо дөрвөлгийн дарааллаар нь таачих юм бол таны тавьсан бооцоо 500-аас дээш төгрөгийн тооцоо тавина. 1000 1500 хэдийгч тавьж болно. Хэрвээ таарах юм бол таны тавьсан бооцоо 2000 дахин үржигдэх юм шүү. Тэгэхээр 4D гэсэн энэ хүү хонжуураар тоглох юм бол уул нь 3 боломж байгаа. 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэрэг таны бүгэлсэн тоо 3 удаа оролцох боломжтой гэсэн. Нэг бүгэлсэн тоогоор тийм ээ. За 2 7 9 За дараагийнх нь тоо гарыг тэг. За миний хүсэж байсан тэг чи одоо бөөр энд бүр их сүүлд гарч ирж байгаа юм. За ингээд хэрвээ та 4D гэр тоглосон бол ийм 3 тоо байла. 27 90. За нөгөөх нь болохоор 91 12 биш ээ 61 12. За нөгөөх нь 14 79 гэсэн ийм одоо 3 тоо амжилттай оролцоход нь одоо нөлөөлөх байж тэгээд энэ тооны эзэдүүдэд бүгдөөрэнд нь баяр хүргье. За одоо бүгд хамтдаа одоо миний 4D одоо энэ тасалбар бол ингээд өнөөдөртөө хүчингүй болж байгаа. Би энийг 550 төгрөгөөр тоглосон. Яндаагаа үзлээ. Айсангүй. Одоо бас яг надтай адилхан хүмүүс байсан бол дараагийн тоглоомд хэдүүлээ очно. За одоо бол одоо юм ярихгүй шууд jackpot 50 саяынхаа одоо машиныг ажилуулъя. Энд нийтдээ тэгээс 9 хүртэлх 60 бөмбөлөг байгаа. За эндээс үзэгчд маань дарааллын дагуу 6 бөмбөлгийг гарч ирэхийг таах юм бол яах вэ гэвэл 50 сая төгрөгийн шагналын эзэн болно шүү. За 6 гэсэн товчлуурыг дарлаа. 6 бөмбөлгөө хамтдаа бүгдөө хүлээ. За хамгийн ихний бөмбөлөг 2. За дараагийн бөмбөлөг орчоо буцаагараа явлаа. За дараагийн бөмбөлөг. За 3. Улаанбаатар хотод хэдэн цаг болж байна хараатыг 17 цаг 58 минут болж байна.
За дараагийн бөмбөлөг. Энэ бол 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг тэг. Тэг. За хэрвээ та яг энэ 3 бөмбөлгийг дараалалаар нь таацсан байгаа бол би танд хараад өгье. 15,000 төгрөгийн эзэн болсон байгаа юм байна шүү. За 4. 2 3 тэг 2. Дандаа бага тоонууд гарч ирж байна. 2 3 тэг 2. За энэ хүү 4 тоог дарааллын дагуу яг таацсан сууж байгаа бол танд нэг мэдээлэл хүргэе. Дөрөвдөнгийн таацсан байгаа бол та 150,000 төгрөг. За энэ 5 дахь бөмбөлөг. Энэ 5 дахь бөмбөлөг ороод энэ 5-ыг дарааллаар нь хэрвээ та таацсан байгаа бол сая 500,000 төгрөг. За эхний 5 бөмбөлөг эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг дарааллаар нь тааснаас энэ шалтгаалсан шүү. За хамгийн сүүлийн бөмбөлөг маань 4. Хамгийн сүүлийн бөмбөлөг 4. 2 3 тэг 2 8 4. 2 3 тэг 2 8 4. За ингээд 120 сая төгрөгний төлөө тоглоод амжилттай 10 13 15 30 35 41 гэсэн одоо 6 тоог бичсэн байгаа. Тэгээд энэ хүн 900 төгрөгөөр тоглосон байна те. 990 төгрөгөөр тоглоод 20,000 төгрөг хожоод яг бооцоонд хонжуртай бол 12,000 төгрөг хоцсон байна. Тэгээд 99 11 тэгс гэдэг дугаараа эзэнд баяр үргийг үргэлжлүүлээд тоглоод байгаарай. За ингээд олон юм ярихгүйгээр 1-ээс 42 хүртэлх бөмбөлгөө машиндаа хий. Ингээд эндээс бол нийтдээ өнөөдрийн азтай 25 бөмбөлөгний 7 нь гарч ирэх байгаа. 7 дахь нь бол бонус бөмбөлөг. Аль хэдийн үзэгчд бат мэддэг болсон байх гэж бодож байна. За ингээд 42 бөмбөлгөө машиндаа хийлээ. Хамгийн ихнийх 50 сая жакпотод оролцсон бол заавал дарааллын дагуу таасан байх ёстой. 42 6 гэсэн энэхүү тоглоомоор та хэрвээ яг одоо тоглож байгаа бол дараалал харгалзахгүйгээр эндээс гарч ирэх 6 тоог тургуулынгийн яг дарааллаар нь таах юм бол 120 сая төгрөг хожих шүү. За бусад мэдээлэл дэлгэрэнгүй мэдээллийг бас та бүхэнд бас цаг тухайд хүргэнэ. За явж байна. 38. Энэ бол 9 21 38. 9 21 38. 9 21 38. За 3 4 5 бөмбөлгүүдийг бас хэрвээ та яг эндээс тааж чадах юм бол бас шагналтай гэдгийг үзэгчд маань бүгд мэдж байгаа. За 4 бөмбөлөг аль хэдийн гараад ирсэн байна. 40. 40-ыг оролцуулаад 5 дахь бөмбөлөг бол 40 байсан. За 40-ыг оролцуулаад гарч ирсэн бөмбөлгнүүдийг хэлэхэд 40 42 38 21 9. За энэ хэд гараад ирв? 3 гэж харж ин би зөв буруу юу? За 3. За энэ 6 бөмбөлгийг та дараалал харгалзахгүйгээр яг одоо таацсан байгаа танд баяр үргэе. Та 120 сая төгрөг хоцсон байна гэсэн. За бонус бөмбөлөг гарч ирлээ. Бонус бөмбөлөг маань 33. За ингээ Улаанбаатар хотод цаг хэд болж байгааг хэдүүлээ. Гэл саратхи 18 цаг 1 минут болж байна. Манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж ийн үзэгчтэй ингээд дараагийн өнөөдөр 5 дахь өдөр амралтынхаа өдрийг бас сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд нэг дахь өдрийн өдөр 5 цаг 50 минутаас уулзтлаа. Баяртай. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей